За миний идэг бичлэгийн төрлөөс бүр ингэ шал өөр төрлийн бичлэг орж бүр тэр тусмаа би хамгийн анхныхаа баг докюментари кино хийж үзлээ. Үнэхээр маш cinematic, маш гоё бичлэг болсон байгаа. Миний хувьд бол амар сонирхолтой байсан энэ experience нь. Энэ бичлэг маань Монголын байгалийн талаар байгалаа хэрхэн зөв хамгаалах вэ? Байгаль хамгаалагч нар гэдэг хүмүүс ямар үүрэг хариуцлагатай байдаг талаар одоо хэдүүл олж мэднэ. За мэдээж та бүхний хувьд хөдөлгөртэй байж магадгүй гэхдээ come on ганц удаа нэг өөрийнхөө төлөө таны мэдэх юм сонирхолтой докюментари зүйл хаяа үзчих ёстой байхгүй юу? 10 жил сурж байгаа хүүхдүүд тэр тусмаа амар хэрэгтэй мэдээлэлүүд байгаа. Хичээлдээ орохдоо SMS-тэй бичгтээ бүр үнэхээр хэрэгтэй мэдээллүүдийг авсгарсан байгаа гэж би бол бодож байгаа. За тэгээ бичлэгтээ орцгоё. За live case мөн сайн байцгаана уу та бүхэндээ төмөн. Байгалийн нөөц газар их нарт гэдэг газар руу одоо явах гэж байна. Явахаас өмнө хэдүүлээ жоохон хүн цуглуулна. Тэгээд let's go. За хэдүүлээ очиод бас нэг малчаа ахын гэрт очиж байгаа. Хэдүүлээ гоё ярьслаг аавна. Айлд очиж бас гар хоосоо очиод юу хөө. Энэс нь явчих. Энэ хайр гинэ нэг юм Монгол имжгэр авч бас хүрх юм болоо. Йоо энэ юу амар том шигөө. Бараг 30 кг байна шүү. Орой скват хийх юм шүү. Амар шигөө. 10 кг жинтэй байсан юм байна. Ийм 5-50 зам гэж юм чаа. За ерөнхийдөө хэрэгтэй бүхэндээ цуглуулснаа тэгээд одоо хэдүүлээ шууд агарт гарцгаая. Нэг. Арай хөнөө. Дайд маань ч гэсэн байгальд явж байхдаа байгаль хамгаалахад хэрхэн хувь нэмэр оруулдаг талаараа комент сэдвүүлдээгээрэй. Бас манай хомын энэ зүүн хаагуур явсан хаагуур аялсан талаараа биднэртэй хуваалцаарай. За бид нар ирэх газараа ирлээ. Нилээ төс тас гэсэн замтай газраар явж байгаагаар нэг ирлээ. Тэгээд амар гоё газар байна. Одоо говь гисэн шиг бас амар халж байна. Тэгээ энэ ч газартайгаа танилцъя. Let's go. Та хэд мэн уул хатанд авирах хэр дуртай вэ? Би бол багаасаа хатанд авирсаар байгаад хад харангуудад цаавал авирдаг. Монголд ерөнхийдөө нийтдээ 120 тусгай хамгаалалттай газар үүд юм билээ. Нэг нь одоо их нарт гэд миний ирсэн байгаа газар. Яалтчгүй тэгээд хамгаалахгүй байхын аргагүй маш гоё үзэсгэлэнтэй газар байна. За тэгээд энэ ч хэдүүлээ ямар ургамал ямар амьтайг хамгаалаад байгаа. Тэгээд ямар судалгаа хийгээд байна. Ерөнхийдөө очиж хэдүүлээ байгаль хамгаалагчтай нь очиж танилцаад одоо яриа өрүүлэх гээд ирсэн байна. Тэгээд бууж хүмүүстэй танилццгаая. Тэгээд тэхээсээ өмнө хэдүүлээ энэ чинь нэг 100 сунаач би бэлтгэлээ тасламаар. За үн мөнхийн Монгол төслийн хүрээнд зориг санта хамтран хэрэгжүүлж буй одоо аяллаа таны хайрлаа захим уралдаан зарлагдсан байгаа байна guys. Уралдаанд тусгай хамгаалалттай газар очисон одоо зураг юм уу эсвэл бичлэгээр айл нэгээр нь оролцох боломжтой. Зургийн пост эсвэл рeel гэсэн. Постлоо тусгай газрын сонирхолтой баримтуудыг тайлбар хэсгээрээ тавьж өгнө. За тэрхүү тайлбар ялагч тодруулахад хамгийн өндөр оноог эзлэх юм байлээ. Тэгэхээр маш гоё тайлбар найруулж өчрээ. Түүнээс гадна постлогоо энэ 3 хаштагийг заавал ашигласан байх ёстой шүү заяа. 8 сарын 31-ний хүртэл тэмцээнд оролцох боломжтой. Тийм болохоор та бүх яараарай. Шагналын санд нь болохоор 1-р байрт iPad Pro, 2-р байрт iPhone 17 Pro Max, 3-р байрт DJI Drone, 4-р байранд DJI Osmo Pocket 4 Creator Combo, 5-р байранд Mobile Gimbal 3 ялагчтай гэж шүү. Тэгээд зүгээр тусгай хамгаалалттай газар гоё аялж явж байхдаа эдийн бичлэг дүрс аваад тэгэл ийм гоё бэлгийн эзэд болох боломжтой юм шүү guys. За энэ хоёр хүн бол их нартын байгаль хамгаалагч нар. Нэг нь тарвга, нөгөөт нь археологчор нарийсан юм хоёр байгаль хамгаалагч нар байгаа. Байгаль хамгаалахын үн цэнийн яг юу гэдгийг биднэрт болон хож үедээ юу гэж хэлж үлдээмээр байгаа гэдүүлээ асууцгаая. Энэ хувцастай халууцдаг юм уу? За энэ хувцастай юу гэмэл ямар гэмгүй асуулт өгч. Миний мэрэгжил бол 2021 оноос хойш тарга нутгшуулс хойш тарганы байгаль хамгаалагч мэрэгжлэр байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. 2020 онд тусдаагаас 50 тарга нутгшуулсан. За манай их нартад бол 2000 оноос хойш таргал 3 ширхэг тарга хоцорсон байсан. Тэрийг одоо тоотлогыг Францын тэмцүүлж ярьж байгаа. Байгаль хамгаалагч хүмүүсээ одоо үүднээс залуу хож үедээ бидний үед ер нь ингээд нэг урайлах зүйл байвал юу байх байсан бэ? Одоо чинь байгалийн нэг актер дулаарл гэж байгалийн нэг янз бүрийн амьшигт ер нь энд тэмдгүүд дуулдаж дэлхий дулаарлж байна. Тэгээд тэр нөлөөгөөр ингээд аамт зэрлэг аамт одоо хоордож байна, булаг ус ширгэж байна. Унган дөрхөөр нь хойч үедээ үлдэх их зорилго тавиал ажиллаж байгаа. Одоо өдөр тутмын та хоёр эрхэлдэг ажлыг юу гэсэн үг? Одоо ингээд ажиад явдаг гэсэн үг энэгээр яваад юу болж яаж юм? Ер нь бол өдөр тутмын хаана амьт олон байна.
байна уу? Хаана булаг ус яаж ийн вэ гэж нөө хавардж байна уу? Бороо ногоо хаагур ургаж байна уу? Өвөл бол нөө цас цууд яах нь уу? Дэрэг нэг ажиглаж амтэн нүний яаж ийн үү? Цаашаа уламжилж. Энэ мэл манай хин дүү бол өдөр болгон таргууныхаа өглөө оройныхын гараа тэмдэглэдэг хөдөлдөг те. Та хоёр ингээд ажиглаад ерөнхий мониторлоод явж байхад одоо хүн агнаад байж лаа гэхэд хоёр тэр хүмүүст хариуцлага тооцох одоо эрхтэй гэсэн үг. Тим эрх зүйл яг бол биднес бол байхгүй л байгаа. Хамгаалагч нарт бол байхгүй. Ингэж шүү гэд очиод уламжлаад хэлэх юм шүү дээ. Байгалыг хамгаалахт чинь ингээд бүр ингээд системчсэн бүгдээрээ өөр өөр гэсэн юм тусгай юм нарийн үүрэгтэй байдаг гэсэн юм шүү дээ. За энэ одоо яг юу гэдэг зүйл юм бол одоо миний харж байгаагийн зүгээр ингээд цаад хаднаас ялгахдахгүй зүгээр юм овоолцсон чулууч юм шиг. Тэр үе улсууд нөгөө дахил махил өргөдөг байсан. Тэрүүн холбоотой хэрэгсэл л байгаа юм л да. Үгүй ч одоо зүгээр унтж яхад ямар амьтан үрээд ирвэ? Гартаа нэг том харын барьцсан. Энэгээр яах гэж байгаа юм бол би чамаас айх ёстой юу үгүй юу? За би ер нь явдгийм үү дөөхөө. Аргал гэдэг амтныг спотлох гэж хичээж байна. Аргал харах гэдэг тэгэхээр би амтан гэж бодоагүй. Би өхрийн аргал гэж бодож байсан юм дээ. Үнэн гэлээ. Би гадаад гай ингээ Монголд ирсэн юм шиг гэдэг. Янзын гоё view байна уу? Тэг нэг юм бариад шимээд цогсож явах нэг юм хэрэгтэй. Айрагч юм уу те. Энэ хаднууд их сонирхолтой. Би ер нь жоохноос амар их гайхдаг байсан. Хүн ирээд ингээ барьсан юм шиг, давхарлцсан юм шиг, юм шармин шиг тийм панкейк ингээ давхарлцсан. Одоо тэр мөр болгүй айгүй сонирхолтой. Байгаль хамгаалагч ахнараас анзаарч зүйлэх юм бол энэ ахнар маань өөрсдийнхөө хүссэн зүйлээрээ яг дуртай зүйлээрээ амьдарч байгаа бүр ингээд ил тод харагдаж байсан. Янгэр аргал ерөнхийдөө амтнуудаа ингээд дурандаад ажиглаад явж байхдаа нэрнгээсээ л үнэхээр гоё өөрсдөд нь таалагддаг. Хөгжмөд дуртай хүн байлаг гэхэд өөр ингэсэн хамтлагтай байдаг. Тэгэд гоё гитараа ярьцгаадаг шүү дээ. Тэгэл үнтэй гитарууд авах гэсэн гээд нэг гоё нэг тийм яриа байдаг шүү дээ. Ахнар дундаа бас яг ингээд дурангааг тэгж ярьж байгаа юм гоё санагсан. Чиний дуран юм, миний дуран юм том юм. Энэ хаанхих Америкийн юм уу? За намайг Төмөрбаатарын Анандпүр өгдөг их нартын улсын цэцэг хамгаалалт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг. За их нартын тусгай хамгаалалт газар 1996 онд улсын цэцэг хамгаалалтанд орсон 66700 зэрэнга талбайтай. Бусад улсын цэцэг хамгаалалт газраас онцлог төрийн бүс байгууллага төр хувийн хвшлийн гэрээгээр хариуцж идэг. Тэрс маань судалгаанд суурилсан хамгаалалт гэдэг зарчмаар явдаг илүү онцлогтой бусад улсын цэцэг хамгаалалт газар. Ягаад судалгаанд суурилсан хамгаалалт гэж ярьж байгаа бол энэ маань бидний судалгааны суурин бол 2000 онд байгуулагдсан. Одоо гэвэл 26 жил судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа. Энэ судалгааны үр дүнгээр яаж хамгаалах вэ? Хааштай юуг судлах вэ? Энэ судалгааны үр дүнгээр юуг нь илүүдлэх вэ, хамгаалах вэ гэдэг зарчмаар явдаг учраас бус газараас илүү онцлогтой юм улсын хамгаалалт газар. Тусгай хамгаалалттай газар гэдэг дөрвөн ангилалд хуваагддаг гэдэг бүртэр сонсон байхгүй юу? Тархан цаазд газар гэдэг. Тэр дөрвөн ангилалын дөрвөлнгийнх нь нэршлэн одоо чинь юу гэдэг. Одоо энэ манай их нарт гэдэг газар чинь аль ангилалд ордог юм? Монгол улсын хэмжээнд бол 120 гаруй улсын тусгай хамгаалалт газрууд. Энийг дотроо дөрвөн ангилалд дархан цаазд газар, цогцлбор газар, нөөц газар, дурсгалт газар гэдэг. Дархан цаазд газар гэвэл одоо бүгд дархлаа хамгаалаад дотгошоо зөвхөн аялал жуулчлалаас өөр үйл ажиллагаа явуулах хэрэглэсэн юм газрыг дархан цаазд газар гэж. Заашгүй дархлаа хамгаалах учиртай. Байгалийн цогцлбор гэхээр арай дараачийн 2 дугаар шат гэсэн үг. Хамгааллын статус нь арай бага. Их нарт бол байгалийн нөөц газар байдаг. Улсын хэмжээнд 100 гаруй байгалийн нөөц газар байдаг. Тэрний нэг нь их нартын байгалийн нөөц газар байдаг. Байгалийн нөөц газар гэдэг нь байгалийн одоо нөөц амтэн оргуудын нөөцтэй. Гэхдээ тэнцээ уламжлалт малгайч эрхэлж болно. Нутгийн иргэдийг хамтраад судалгаа хамгааллын бүх ажлыг явуулж болох боломжтой тийм заашгүй хамгаалах шаардлагатай газрыг байгалийн нөөц газар гэж. Байгалийн дурсгалт газар үлээ түүх дурсгалын юм аялал жуулчлалын маш дурсгалын юм цог хэмжээний жижиг газруудыг хамгаалалт авсыг байгалийн дурсгалт газар гэдэг. Манай залуучууд маань одоо энэ байгалийн нөөц газруудаар зөтөрч байна. Их нартлуу ирүүл одоо яг ямар газрууд үзэж болох вэ? Юу олж харж болох вэ? Их нартын гол онцлог нь биологийн төрөл зүйлээ та бүхэн анзаарсан бол аргал янгэр гэдэг амтны хамгийн ойроос их номхон төлгөн хамгийн ойроос хамгийн олноор харах боломжтой. Дээрээс нь түүх дурсгал сүүлийн үедэд нөө судлахгүй л газрыг мэддэг шүү дээ. Судлахгүй юм ойлгодог. Жишээ нь ярихад жижигхэн шуу байл болжмоор арай том бол тагтаа харуул хэрэг гэдэг байсан. Тэгэл ингээд 26 жилийн судалгааны ажил явагдсан үр дүн дээр юу олж ирсэн гэвэл бид эдийн болжмор гэдэг нэрлэдэг байгаа шууч 200 гаруй төрлийн зүйл байна. Аас твд огт бүртгэдэггүй төрөл зүйлийн шуу их нартаас бүртгэдэг юм. Маш олон амжилтуудыг судалгааны үр дүнгээс гарч ирж байгаа. Энэ судалгаа их боломжтой судалгаа явж байгааг бас нэг давуу тал байгалийн нөөц газарт энэ боломжууд илүү байна. Дээрээс нь аялж амарч яваа улсуудад ирж үзэх нэлээд боломжтой. Тодорхой бус маршрутаар яваад үзээд танилцах боломжтой газар гэдэг нь илүү онцлог болоо явж байгаа. Залуучууд маань ер нь ингэж явж амтнтайгаа танилцаад амтныхаа нэрсийг бас айгүй мэдчих хэвээр байлээ. Би өчтөр ингэж багийнхантай бүгдээрээ явж аргал үзьгээд тэгэхээр би аргал гэдэг амтнаа мэдэхгүй нөгөө өхрийн аргал гэж бодсон. Тэгээд басан чи аргал гэдэг амт байт юм байлээ. Энд чинь нэр айгүй олон байт юм байлээ. Бид өчтөр тэгээ бичлэг авч амтсан тэгээд өнөхөр газар байна. За бид хэд нэг малчин ахын гэрт ирсэн. За энэ ч болохоор манай ах нэлээд удаа нутагшиж байгаад сүүлийн хэдэн жилүүд болохоор өөрөө бүр байгаль хамгаалагч болцсон юм хүн юм байлээ. Тэгээд төлөө одоо орж тийм асууя. За сайхан сонсож байна уу? Сайхан сонсож байна. За. Би одоо энэ их нартад 3 настай орж ирсэн.
3 настай би уул гарал дундгой аймгийн өндөр шилсэн юм. 3 настай манайхаа орж ирэл энэс тэрнээс хойш энэ гараагүй. Та одоо байглаа яаж энэ ч одоо хамгаалж ийн амьтнуудаа бүртгэж харддаг. Одоо таны оруулж байгаа өв нэмэр. За би одоо их нартад энэ дэвшил бүлэг гэдэг манай нэг бүлэг байдгийн. Тэрэнд харьяалагдсан би тэгээд их нартай энэ дэвшил бүлгээс байгаль хамгаалагчаар шалгарсан юм. 10 жил байгаль хамгаалагч хийж байна. Яг энэ амьтныг хаалж болохгүй хамгаалж харж хайрлж гэж манай үгцэд эцүүд одоо тэгээд загтдаг байсан бид нарт. Нохоо одоо ингээл юу яа аргал янгар туулгааж барайл юу яах юм бол тэр бол заавал ч хүмэд гэдэг манай надад. Зүгээр ингээ явж идэг те чөлөөтэй янгэр аргал гээл тэр цаагаар ингээл өчтөр бид дөрсийг авах гээд явсан чинь хэд хэд харагдчихлээ. Ер нь сайхан штэ ер нь. Манайх чинь бол олон заана 300-аар янгэр вэ. 600-аад аргал 600-700-аад аргал вэ. Нийт бараг 1000-аж хуваа. Бидэд бас тэр кампингийн дээр нөгөө нэг янгэр харсан. Тэгээд ойрхоноос нь зургийг авъя гэд манай ах очсон чинь өрөхгүй л. Амьтад дүлгэн байна гэдэг чинь энэ оршин сууж байгаа хэд маань үнэхээр тэ айгу тайван амгалан бас байлах тэр орчныг нөгж байгаа гэсэн үг болохоор тэ. Манай энд чинь бууд уурдгуу, чожоож өргөхгүй болохоор чинь тэгээд амьтад хүртэл цаанаас орчин дондаас ном орчдөг. Өөр газрынх бол одоо машин тэрэгний дуу сонсоол рүүгээ давхих өчнөө километр давхив. Манай эднэр бол тэгж холдохгүй шүү дээ. Үсрээ давхилаа гэхэд зана 2-3 км яваал дараачихад нэнгэрт ороод зогсоцсон байж байна. За цааш тэр ихэдэ таалагдах юм бол бас нэг иймэрхүү төрлийн documentary юм жижигхэн vlog маягийн бичлэгнүүд бас ингэж хийх болно. Тэгээд та бүхэнд гол нь лайка дараарай. Тэг тусам би энэ контентыг өргөжлүүлэх үгүй юу гэдгийг шийдэх болно. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхний үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэг рууслаа. Түр зүрх баяртай.